хот дахин төлөлтийн хүрээнд өнгөрсөн жил урт цагааныг буулгаж энд бол тесрэглэгт хүрээлэн болон дал зогсоолыг байгуулна гэдэг ийм мэдээллийг хотын дарга өгч байлаа. Энд бол нийтдээ нийслэлээс 44 тэрбум төгрөгийн тендерийг зарласан байдаг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хотын дарга Нямбатар болон Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатарнаар төв зингэлэлтэх хүрээлэнд ажиллаж байх үедээ урт цагааны энэ худалдааны төвийг улсын комисс хүлээж авсан гэдэг мэдээллийг өгсөн юм а. Улаанбаатар хотод 2 ийм том үйлчлэгээний төв нээгдэж байгаа. Нөгөө хуучин урт цагааныг бид нар тэнд зогсоол бүхий нэг ийм үйлчлэгээний төв болгосон. Нөгөөх нь 32-ын тойрог дээр гар урчууд суулгах ийм том төв байгуулаа өнөөдөр улсын комисс ажиллаа дуусчихаа. Тэгэхээр чөлөө зах зээлтэй арчилсан нийгэмд төр бодлогоо баримталж стандартаа тогтоох учиртай. Харин энэ мэт нийслэл болон төр өөрсдөө худалдааны төвтэй болж аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөх хэсгүй юм а. Төр хувийн хөвшилтэд өрсөлдөж худалдааны төвтэй болж буй жишээг урт цагааны худалдааны төвөөр үргэлжилж байна. Гэтэл төр худалдааны төвтэй байх хэрэггүйг баталсан олон жишээ бий. Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан шинэ мөрөн болон шинэ улаан гомцох шатаж дахин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих шийдвэр гарсан. Гэтэл энэ бид үр ашиггүй ажилдаг төрийн 8 худалдааны төв орон нутагт бий. Тэгвэл төрийн гэх хотын дарга Нямбатар голомтын баясгалантай хамтран барьж буй урт цагааны худалдааны төв удахгүй ашиглалтанд орохно.